За бүгдээрээ сайн байцгаана уу? Марк 12 дугаар бүлгээс авсан үгээсээ та нартай хуваалцъя. Марк 12-ын хамгийн эхний тушаал гэдэг дэд гарчгийн дор 28 дээр нэг хуулийн багш ирээд Есүсээс асууж байгаа. Ямар тушаал бүхний эхэнд байх вэ гэж. Тэгтэл Есүс хариулж байна. Эхнийх нь сонс Израиля, бидний бурхан эзэн бол ганц эзэн мөн. Чи өөрийн бурхан эзнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрл гэсэн нь юм. Чи хөшөө өөрийн адил хайрл гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэлээ. Амен. За энэ хэсгийг уншаад эзний өмнө суугаад ариун сүнснээс залбираад байж хагаад яг энэ агуу тушаалын талаар дахиж ярихыг дахиад сануулсан байгаа. Тэгээд миний дотор яг ариун сүнсний дээр ятгалаг баа бас мэдэрсэн. Яагаад тэгэхээр Марк 10 дугаар бүлэг дээр энэ тушаалыг бас ярьсан байгаа тий дуртаад өнгөрсөн байгаа. Гэхдээ энэ удаа болохоор ариун сүнс надад бүр задалж ойлгуулахыг хүсчээ. Тэгээд ариун сүнстэй суугаад ингээд задлаад бичсэн зүйлсээ бас та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. За тэгээд хамгийн их нь болохоор өөрийн бурхан эзнийг бүх зүрхээрээ хайрлах талаар гарч байгаа. Тэгээд энэ дээр яаж хайрлах юм бэ бүх зүрхээрээ гэд эзнээс асуухад хамгийн түрүүнд надад зүрхээ цэвэр байлгах талаар сануулсан. Тэгээд дараа нь зүрхээ хамгаалах, тий хорон муу бодлуудаас, санаа зовлтуудаас ч юм уу, тий шарах авахаас ч юм уу тэр зүйлсүүдээс ингээд зүрхээ хамгаалах, дараа нь зүрхээ шалгах, зүрхээ эзний үгэнд зөөлөн дуулууртай байлгах, тэгээд бас зүрхээ бурхны өмнө даруусгах, бардам зүрхгүй байх, тий хамгийн сүүлд нь зүрхэндээ бас үнэн байх талаар эзэн ингээд сануулсан. Тэгээд яг ийм зүрхтэй байвал эзнийг хайрлаж чадах юм байна. Ийм зүрхээр эзнийг хайрлахад амархан болох юм байна. Ийм зүрхэнд ариун сүнс өөрөө орших юм байна гэдэг юм ойлголтыг авлаа. За дараагийнх нь болохоор бүх сэтгэлээрээ эзнийг хайрлах талаар гарч байгаа. Тэгээ бүх сэтгэлээрээ эзнийг хайрлахын тулд яах вэ гэд асуугаад байж хахад дуулал 42-ийн 5-ыг эзэн сануулсан. Тэгээ тэн дээр хэлж байгаа тий. Сэтгэл минь ээ чи юунд зүхрэн вэ? Яагаад чи миний дотор өмөрнө вэ? Бурханд найд. Учир нь түүний оршихуйн авралын төлөө би түүнийг дахин магтах болно гэж. Амен, амен, амен. За энд бурханд найдах талаар гарч байгаа тий. Ямар ч үед баяртай, гонигтай, зовлонтой, эсвэл жаргалтай, нартай, харанхуй үеүүдэд ч гэсэн ямар ч үед түүнд найдах нь бүх сэтгэлээрээ түүнийг хайрлаж байгаа юмаа гэдгийг эзэн надад харуулж байна. Тэгээ энэ дээр бас магтах талаар гарч байгаа тий. Дахин магтах, түүнийг магтах. Түүнд энэ дотор бас талархах, түүнд талархах, бас түүнд баярлах бас орж байгаа. Миний сэтгэл түүнд баярлаж, миний сэтгэл түүнд талархаж, бас түүнийг магтах үед, түүнд ямар ч үед найдах үед, түүнийг би бүх сэтгэлээрээ хайрлаж байгаамаа гэдгийг эзэн надад яг энэ ишлэлээр ингээ ойлгуулж байна. За дараагийнх нь бүх оюун ухаанаараа эзнийг хайрлах талаар гарсан байгаа. Тэгээ энэ дэр Ром 8:5-6 гэж надад өгчээ. Тэгээд энэ дэр хэлж байна. Учир нь мах бодийн дагуух нь мах бодийнхыг, сүнсний дагуух нь сүнсний юмсыг боддгоо. Мах бодийн бодол санаа бол үхэл, сүнсний бодол санаа бол ам ба амар тайван билээ гэж. Амен. Тэгээ бурхны юмсыг бодох нь түүний юмсыг бодох нь түүний сайн сайхныг бодох нь тий. Түүний хайрыг, түүний нэгүслийг, түүнээс ирдэг сайн сайхныг тэр бол үнэхээр бас өөрөө сайн эзэн юм а гэж бодох нь үнэхээр түүнийг өөрийнхөө оюун бодлыг түүний сайн сайхан тэр бодлуудаар дүүргэх нь түүнийг оюун бодлороо бүх оюун бодлороо хайрлаж байгааг нэг илрэл юм а гэж эзэн надад ойлгуулж байна. Тэнэр хэлж дээ бурхны бодол санаа бол ам ба амар тайван юм а. Тэгэхээр түүний юмсаар бодлоо дүүргэх нь түүнийг хайрлаад зогсохгүй те бас би өөрөө өрөөгдөж байгаа. Ам ба амар тайвнаар бас өрөөгдөж байгаа энэ байдлыг хараад үнээр эзэнд бас талархаж байна. За тэгээ сүүлийнх нь бүх хүчээрээ эзнийг хэрхэн хайрлах вэ гэд эзнээс асуулаа. Тэгээд энэ дээр өдөр бүр хийж байгаа те зүйлээрээ ажиллаараа байна уу? Одоо юу байна те?
хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа тэр өдөр бүр хийж байгаа зүйлсээрээ эзнийг алдаршуулах нь түүнийг хайрлаж байгаа юм байна. Би өөрийн бүх хүчээ зарцуулж хийж байгаа тэр өдөр бүрийн ажил маань ажлаараа эзнийг алдаршуулах нь түүнийг бүх хүчээрээ хайрлаж байгаагийн илрэл юм байна гэдэг ариусс надад ойлгууллаа. Тэгээд үнэхээр энэ гоё ойлголтыг, энэ гайхалтай ойлголтыг өгсөн эзэнд ариун сүнсэнд би талархаж байна. Тэгээд товчхон залбираа дуусгая. Эзэн минь ээ, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ таныг хайрлахад улам илүү намайг дагуулж, бас суралцуулж, надад бас улам гүн бөгөөд тэр өргөн ойлголтуудыг өгөөч ээ эзэн минь. Үнэхээр сонсож байгаа хүмүүсийг ч гэсэн энэ үгсээрээ та өрөөж, эзэн минь та таныг энэ хайрлах энэ зүйлд эзэн минь үнэхээр биднийг суралцуулж өгөөч гэж гуйж байна. Та бидэнд заагаач, өргөжлүүлэн биднийг бас хөтлөн дагуулаарай ариун сүнс гэж гуйж байна. Тэгээд үнэхээр таны энэ нөөдөр надад өгсөн энэ ойлголтын төлөө танд талархаж байна, таныг магтаж байна. Үнэхээр танд талархаж байна. Есүс Христийн нэрээр амен. За ингээд ийм гоё ойлголтыг эзнээс авлаа. Тэгээ та нартай дараагийн бүлгээр уулзлаа. Түр баяртай.